Туулгол дээгүүрх Сонсголонгийн 280.4 урт метр төмөр бетон гүүр. Энэхүү гүүр нь нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол хэсэг болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлалтай хотын төвлөрлийг бууруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх чухал ач холбогдолтой гүүр юм. 1971 оноос хойш засвар шинжилэл хийгдээгүй байсан Сонсголонгийн гүүр олон улсын чанар стандарт хангасан 4-1-2 урсгал бүхий төмөр бетон гүүр болон шинжлэгдлээ. Хуучин гүүрээ бид нар шинжилт засварласан. Хажууд нь шинэ гүүрээ мөн барьсан. Бариад ашиглалтанд оруулсан байдаг. За энэ гүүрийн маань одоо манай үндэсний компани, Гангүүр компани маань одоо барьж гүйцэтгэсэн. Гангүүр компани маань ажилчдад үнэхээр одоо инженер техникийн ажилчдад өдөр шөнөгүй 24 цагаар ажиллаж тэгээд одоо Сонсголонгийнхаа гүүрийг ашиглалтанд оруулсан байгаа. Сонсголонгийн гүүр 4 игнэтэй болж шинжлэгдснээр хотын төвийн төвлөрлийг сааруулах, яармаг дэд төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажилд онцгой үүрэг гүйцэтгэхээс гадна яармаг Сонсголонгийн чиглэлийн авто замын ачааллыг 20-30%-аар бууруулах юм а. Энэ чиглэлийн гол төвчрөл үүсгдэг хэсэг нь энэхүү гүүр байсан бол илүү өргөн болж шинжлэгдснээр ачаалал бодитоогоор буурч иргэд ая тухтай зорчих нөхцлөөр хангагдж байна. Сонсголонгийн гүүрэн дээрээ одоо хоёр талаас маш их төвчрэлдэг байсан. Одоо бол манай нийслэлчүүд мэдчихэж байгаа хоёр талдаа бол ямар ч төвчрэлгүй Сонсголонгийн гүүрээр одоо чөлөөтэй одоо орчдөг ийм болсон. Энэ нь бол одоо даацын гүүр дандаа одоо үйлдвэрлэлийн машинууд Баруун аймгаас Зүүн аймаг руу шилжиж явах ийм чухал зам байдаг. Энэ дээр байгаа гүүр учраас даацын одоо чанартай энэ гүүрийг яаж ашиглалтанд оруулсан байгаа. Шинэ гүүрийн барилгын ажлыг бүгд Найрамдах Хятад ард улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туулгол дээгүүрх Баян зүрхийн 321.4 урт метр болон Сонсголонгийн 289.4 урт метр төмөр бетон гүүрийг шинээр барих төслийн хүрээнд барилгын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 1-нд эхлүүлсэн. Ерөнхий гүйцэтгэгчээр Beijing Uni Construction Group, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэл Гангүүр компани ажиллаж, төлөвсөн хугацаанаас өмнө ээж бүрэн гэрэлтүүлэг явган хүний зам бүхий гүүрийг ашиглалтанд орууллаа.